Оройтой хоолойд давтаа морил. Зохиол бичсэн хард бэлгүү. Дуу оруулсан цодгүй. Бор морьтой хүн богино нүгүллэг. Нутаг оронд нь гандуу зам болсныг жилхүү. Очирбатын нутаг сэлгийн нүсээр өвлийн ихэнх сард нэгэн өөр сумын нутагт орж өвлчхөр нутгийн малчтаас гуйсар байгаад зөвшөөрүүлж чаджээ. Нөмөр бараадан уулын өвөрт очоод буучхав. Тус сумын орлогч дарга ихэндээ хөөж тууж байсан ч арга буюу зөвшөөр нь хавар эрт буцахыг сануулад өнгөрөв. Очирбатых сайн нэг санаа намарч магнаа тэнийг бүлгөө. Тэдний хаан бүл дөрвүүл оторлож ба дэрсгэн хоёр залуу хань болон өөрсдөө хідэн гадуутайгаа хамт иржээ. 20 гарсан залуучууд тул нутгийн айл хунартайч 8 харилцаа хэдийн танилцаад авчээ. Тэднийхээс холгүйхэн балдан өвгнийхээ ганц гэрээр өвлжих ба тэдний бага охин Заяамад 2 залуу унаж тусан дурлаж заавал гарвал тэдэд очин даалуу өрж өвгөнд талдсан хаяа адуунасаач мөрийн дөхчгдөг байв. Уг 2 залууг мандах дугар гэдэг бөгөөд арх дарснаас хол давхны залуус тул өвгөн жирэгтэн цааргалдаггүй юмсан ч. 2 залуу хоорондоо ярилцсан Заяамаа хин нэгийг сонгох хүртэл нэгнийгээрээ очиж бай гэж тохирцоожээ. 2 залуу ёстол дурлалдаа өмбөн ойр зур гэр орон адуу молооч анзаарах нь ховор болж Очирбаттын мил бухимдан их нэртэй. Энэ хоёр нэг охин руу гүгэл байдаг болж адууг нь би л харж байна да. За чи намайг яаж эргүүлжсэн мартчихсан уу? Сануулаад өгөх үү? Харин ч хөөрхөн гимгүү залуучууд шүү. 2 түгээ битгий загнаад агаарэ. Аянда болох юм болдгоороо болно үз. Намар сайхан найранд өргөдөх юм билүү? Хин мэдлээ. Мэдэхгүй. Ямар чалиа охин юм билээ. За тэр явах уу? Орой зүүн хоошоо давуулсан гадуу өглөө тээр урд ирсэнд байж явах юм. Гүй хүн туужсан юм уу гэмээр нэгч биш 3-4 давтагдлаа. Гүй тоолохоор бүрэн байх юм. Би бүр гайхаад л. Айлын нутагт яваа биднэрээ хэрэг шүү дээ. Бэлчээрээ харамлсан нутгийнхнаас ил дэвз. Жийл хүнтэй маргаж янз бүр болов очир минь. Тэмээ бах та. Болохгүй бол эзэн холбогдох чинь сахиа чамаагүй мэдээж аваад очирлж нэг уул зэйдаах уу. Мандах орж ирнэ. Очрохоо би нэг шүдлэн байцаа үгэнд алчглаа. Эр хүний тоглоом хатуу гэж нөгөө саарл байцаа аваач өгчих үү дээ. Гэхдээ та хоёр ч дээ нэртэйгэр назргаа дууга туугаад аваачаад өгөөч. Мөрийн хөөгөө даалуу тавиад байна уу? Хүүхэн дурлаа толгоогоо мэдүүлээд байна уу? За юу гэж таахаа. Дугар адуундаа явсан. Харин адуугаа хаагаад олохгүй. Дурандаж урд дэгс рүү явсан. Адуу чиндэд огтохгүй гүөх маягтай байна уу та? Одоо л мэдвэ. Хүн туугаад баг шиг л байна. Гэхдээ та хоёр шүнжин тоглоод үд болтол унтчих байгаа юм чинь. Юу мэдвэвтэй. Гэхдээ сайхан мэдэрээ та хоёр. Мандах гэрээс гарan хүн дуухаа нэрэдэм юм бах та. Гэмэн бодсоор дугарын өөдөөс цогуулсаар очив. Дугар нэлээд бодолд авцсан бололтой. Мандхаа сая намайг энд ирэхэд нэг бор морьтой хүн цаашаа давхаад алга болчихлоо. Гэхдээ таал газар мөртлөө нүдэрмхийн зур алга болчих юм. За бүрхий болж байна. Чи ийм хараац. Гэхдээ сая надад юу ч харагдсангүй штэ. Гэхдээ нэрээ адуу энд ирдэг нь сони юм аа. Зүүн хоошоо давуулаад байхад яагаар наашаа гүйчихдэг үлээ. Харин тэр муу золог л илдээд байгаа юм байна л та. Хоёлоо өнөөдөр баруун хоошоо гарах юм. Өгний хэдэн юмтай цогт очих юм. Гэнэрээ хүн байсан юм уу? Яах вэ?
За олон аваар нэгэнтэй гэж баригдах байл үдэ. Гисээр хоёул адууга хэлснээрээ гарган туугаад гэртээ ирэн хоол унд идцгээв. Орой сар гарч гадаа гэгээтэй сарвуулхан байв. Дугар мандах руу нэмсэглэн өнөөдөр миний найз шүтлэн байцаа хөтлүүлчихсэн. Найз нь харин буцаагаад аваад ирэх үү. Очир хоолоодсан. Та хоёр даалуу эргүүлээд байгаа юм уу? Охиныг нь эргүүлэх гээд байгаа юм уу? Дугар ихэдинэ. Аль нь ах минь. Хорвоо гэдэг чинь хоёр талтай. Даалуу өөр 12 нүдтэй гэж мэдэх үү? За дүүн явлаа гээд гэрээс гарan дуу аялан моройд өгүүлэх нь сонсогд. Очир батаж юмулсан нүдэрээ инэм хийлээд эм бори яг аав шүү. Мэлэн зэцэн үхтэй байгааг нь мандах минь байцэг чинь яг хөтлөөд ирдэг байж. Охно харин дугар талдаж тэ. Мандах бодолд орн нойрон хулчин хэвтэх зураг дуграар нэг тоглоодохмоор санагдаад гэрээс гарч өстөө дээлээ буруу харуулж өмсөд очир бутын номхон бор морийг зайдан мордоод дугрын ирэх замыг андаад хүлээж байв. Өдөр бор мортой хүн гэж ярьж байсан тул аминдаа айлах гэж байгаа санаа нь юмсан ч. Нилээ удаан хүлээж яг л дугрын дуу цангин морь шогших нь мэдэгдэв. Дугар харахгүй шин айхаараа уламжанг дуулан гатруулдгийг мандах хандахгүй билээ. Мандах зайдуу нуугдан дугарыг өнгөрөөгөөд ардаас нь шүүгэлдэн нэрээр нь сөөнгаваа гарган дуудвал дугар хэсэг харснаа морин хүрхэхтэй зэрэгцэн хумгүй гэрэн зүг дашөөрөгөн хурдлоо. Мандах ардаас нь илгэ хөшлийнэ. Яа, моцалгийн сүнсэн залчааг байлгүйтэй гэж дотроо яжлоод дээлээ зөв харуулсан өмсөд морондоо мордов. Элбиг будан алхуулж байтал баруун хойноос туурайн төвөргөн сонсогдоод ирв. Тэр зүг рүү харан зогсдол буун адуу дахиулцаар гараад ирв. Мандагч баргийн юмнаас нэг их айгаад байдгүй хүн тул өөдөөс нь давхил өөртөө адуу мөнөөс мөн байх ба ардаас нь нэрээ цагаан морд хүн дахиж үзэгдэв. Мандах мотоочигтэй барьж аваад хүлээд айчих л та гэсээр давхин ортоод чи хинбэ? Адуу хилдэд хар шүнээр муу ёрын нүгэлвэ. Алуу чи яваад ир гэж хашгирав. Нөгөө хүн тоосон шинжгүй давхив. Мандах бараг өмнө нь нойртон цавлуураа далаагаад нөгөө хүн рүү харснаа бүүцэгдэн гэж юу вэ гэсээр гэрийн зүг хэрэгэн давхив. Тэрээр гэртээ яаж ирсэн ч сонсонгүй. Гэрт орн жичирч байв. Очир уурлангуй. Та хоёр чинь яа ачгаад байгаа юм бэ? Хоёулаа жичирсэн хүмүүс орж ирчихэд л юм дуурахгүй юм. Очир гэрээс гарan бор мороор цантсан байхыг үзээд миний мөм нуухан морийг хөлөргөд хаагуур давхиж ирэв. Гэхдээ та хоёр бүр болохоо байжээ гэд яргаар дашуур гарган хоёр найзыг хийтгэд буулгаад ав. Дугар гинэт гарч морийг харснаа. Новш чи намайг ойлгосон байж тээ. Чамайг та гэд мандахыг хиддэлсэв. Мандах саяныг зохилтон цэхэ авч адуу хүн өөгөөд тэр бор мортой хүн тэрэнд нүүр байгаагүй нүүргүй хүн байсан тэр нүүргүй гэд ээрч мурав. Очир уурлангуй. Юу хөнхөө алуу дугар миний дөө морой имэл хэдэн өдөр давтагдлаа. Тэр мө хайж өвл гэжтэй гэсээр гэрээс гарав. Эхнэрийн хідээ хорсон ч үгээс авна. Мандах орон дээр буруу харан хөвтөн амнда тэр нэрээ нүргүй гэхээс өөрөө юу ч хэлнэ. Очир дугар хоёрт сартаа шүн гэгээ болж үнэхээр л адуу янцгаах. Туурайн төвөргөн урд ирсний чигт сонсогдно. Очир уурга авч дугар урт ярга дашуураа аван урагшаа дахивцгаав. Урд дэрсэн дээр ирвэл уур савсан адуун сүрэг нь төрөглөн байв. Очир ийш тийш харан тэр мө хоолтоогүй дээ.
Нуугчлаа. Сайн хараарай. Аха, тэр юу вэ? Гомондо. Гараад ирлээ хөөе. Муу чамаагда. Хоошо чиглэн давхих морьтой хүний араас дахивцгаав. Ардаас нь дуудах боловч огт эргэн харсангүй. Хоёул нилээ ойртвол нэрэл бор морьтой хүн байв. Хидий ойртсон чи юр гүтсэнгүй. Аргагүй морьдынхаа амиг татан эргэн шогших зур. Очор тарих олоо газар адуу илчгээд ийм өсвөр уул руу торохгүй хурдлах. Үгүй нэрээ үнэхээр л хурдан буу юм да. Хоёулаач үнэхээр гүтсэнгүүтэй. Дугар гайхан. Би ийм адуу сараагүй юм байна. Миний морь аймагтай хүртэл нэртэй адуу. Үгүй хавирганд нь битгий хил өдөө хоймрын зантанд ойртсонгүй шүү. Хоёул адуун дэрэмгийн дуртай хоёр тул хурдан хүлгийг үнэхээр гайхан морьтой алхуулан яв. Гэтэл игээл дайрхнуу гимээр өнөөх мортон баруун талаас гарч ирэн давхиж үзэгдэв. Сарвал сартай шүн нүдний илхэн харагдана. Хоёулаа ам хэлгүй амдан давхив. Ойртон очоод хүн хэлээрээ мал хөлөөрөө гэж алив зогсон. Бид хоёр чамайг яагчихгүй гэсээр дөгсөөр амдад яг халц толгоров. Очирч зогдосон морь нүрэхэд өөрөө өнхрөөд очив. Ард нь явсан дугаар маш ихэд сандарч гайхан морьныхаа амиг татан морьноосоо бун очир ахтараа гүйн очин сэрэвүлээ. Бүү зэгд гэж юу харчих нь вэ? Нэрэ нүргүй үнэнгээс нүргүй хүн байна. Бурхан минь чи зүгээр үү? Саяны хүн таныг нэвт гараад явчихсан. Тантай мөргөлдөх нү гэж харсан. Тэгтэл таныг нэвтэлчихсэн. Энэ зүйл юу байхаа гэхэд очор бас ч үгүй юм үтсэн толгой тул. Миний дөө хайж болохгүй шүү. Хоёр эр хүн байна та. Ямар ч байсан энэ газараас нүх ёстой юм байна. Харин энэ тухай эгчтэй ам нэж болохгүй шүү. Гэсээр хоёул гэртээ ирээд харцаахан дуугүй унтаадаг. Өглөө босоод очир дугрыг дагуулan өвгөнийх рүү очив. Дугрын заяамаг хардаг харц өөрчлөгдөн айдас сурсан харц болжээ. Очир хэсэг чимээгүй суусаар сая л нэг өвгөн ганцаараа үлдэх тохиол гарч ийн өгүүлв. Ах минь өчигдөр нэлээд таагүй юм болов гэд бүгдийн нэрв. Өвгөн ганса хэд нэрнгэ. Тэгнэ тэр. Орноос шөнө хохоцолдоод морин төвөргөн сонсогдоод байсан юм. Гэтэр жил нэг ганц хүүтэй баянгаал байсан гэдэг. Гахуун их дураараа харахтар сууж айл амтнаар хэлсэн эхэлээ танхаа бас адуу мал наас цааш нь болгочдөг. Холхын саяр болох гэдэл зүггүй дарах байж л дээ. Харин нэг өдөр согтуу явж байгаад хурдан бороож надад чиргүүлдээд өнгөрчихсэн гэдэг. Үгүй аавны ахвд уурандаа хурдан бороож нэг нь буудаад алжчихсан юм гинлээ. Тэр ч дам сонсохны газрын жиг урдан гадуу байсан юм гинлээ. Одоо тананад уулын бэлтгэл тэднийх нутгалдаг байсан гэж ярьцгаадаг юм. Тэнд өвлждөг айл манай эндээс нэг ч үгүй. Явуулын хүмүүст л үзэгдэд байдаг гинлээ. Бид нарт хаяа нэг сонсогдохоос үзэгдсэн удаа ховор. Ах минь та тэгээд хэлэхгүй дээ. Хитэ ядарч яваач юм шүүгэлсэн газар өвлжин гэж юу байх вэ? Бид нөөдөө. Өвгөн ихэд сүрхээ харснаа. Өршөө ахыгаа бэж мөн мартмахаа болж орон хитэн жил юм дуулдаагүй юмсан. Ямар ч байсан үзэж хардаг лам хараар яваарай дөөмөн. Хөдөөхээр таньж мэдэхгүй газар явхад анхаарал болгоомж илүүдэхгүй. Та хэд харсан л байлгүй. Манай хойд ингэрийн ороо дээр байцхан аваа байдаг да. Тэр айл яваа байсан юм. Та нар Монгол ясаа мэдэндээ эдэ бутааны дээж өргөөгүй бололтой. Очир тэрийг сонсоод шууд басан. За хөдөлцөхөө дөө. Дөө нөөлээ.
Баярлалаа ах минь. Очирбат их өвлөөр үг дуугүй нүүсэн бөгөөд мандах дугаар хоёрын дуурлал замхарч заяамаа харин хоёр залуугийн хиндэн сэтгэл татагдж байсан нь нууц хэвээр үлдсэн юм. Ямар нэгэн байдлаар болохгүй газар бууж болохгүй зүйл хүндснөө Очирбат мэдсэн учраас ийн өвлөөр шууд нүжээ. Тэднийх тэнд хэрэг удаан байсан бол юу болохыг тэр төрсөөлж чадахгүй байлаа. Мандахын зүвдэнд шүн бүр бор мортой хүн үзэгдэх хэцүү үе байсан ч үзэж хардаг ламбөөгөр явсны хүчинд сая нэг ухаан саруулжиж дахин хотроор гарахгүй гэж өөртөө амласан гэдэг. Дугрын хөвд шүн болохоос өмнө гэр барааддаг болсон ба даалуу тавхаа болсон билээ. Төгсөн. Зохиолыг бичсэн хард бэлгүн. Дуу оруулсан Цадхүү.